Мэри А загварт ягаанаар дүрслэгдсэн блокийг илэрхийлж байгаа бутархаатай тэнцүү бутархаагаар илэрхийлэгдэх блокуудыг Б загварт ягаанаар бутахыг хүсч байваа. Б загварын хэдэн блок ягаанаар будагдах вэ? А загварыг харцгаая. Хэдэн хэсэг байна вэ? 1, 2, 3, 4, 5. 5 тэнцүү хэсэг байна. 5 тэнцүү хэсэг байна. Ямар хэсэг нь ягаанаар будагдсан байна вэ? За, эдгээрээс нь нэг нь ягаан байна. Нэг блок нь ягаан байна. Иймд А загварын блокуудын 5-ны 1 нь ягаан байна. Одоо бид үүний 5-ны 1 хэсгийн тухай авч үзэх хэрэгтэй. Эхлээд энд нийт хэдэн блок байгааг олъё. За, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. Нийт 20 блок байна. Эдгээр нь яг тэнцүү урттай байгааг харж байгаах. Б загвар нь А загвартай яг тэнцүү урттай байна. Мөн А загварын 1 блок тус бүр нь Б загварын 4 блоктой тэнцүү байх ёстой. Яагад гэвэл 5 хэсгийг 20 хэсэг болгосон байна. Иймд бид 4-өөр үржүүлнэ. Үнийг харж байгаах. Энд нэг хэрчим татвал А загварын блок тус бүрийн хувьд Б загварт 4 блок байна. А загварын 1 блок нь Б загварын 4 блоктой тэнцүү. Иймд 4-өөр үржүүлнэ. 20-ны 4-ийг нь ягаанаар будах хэрэгтэй. Тэгэхээр 1, 2, 3, 4. Яг таарч байна. 2 загварын будагдсан хэсгүүд хоорондоо тэнцүү байна. Ингээд Б загвараас хэдэн блокийг будах вэ гэвэл 4 блокийг будна.